Сингапур улс нь Малан хойгийн өмнөд хошуунд орж харлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. 1965 оны 8 дугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарласан тус улс 50 хүрэхгүй жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орны тоонд зүүесээр ороо зогсохгүй. Эдийн засгийн прогресс, нийгмийн хөгжлийн замаар итгэл дүүрэн хурдцтайгаар хөгжсөөр байгаа билээ. Бидний өнөөдрийн ярих зүйл бол Сингапурын эрүүл мэндийн салбарын тухай юм. Тэр дундаа нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зэрэг өргөн хүрээний эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлдэг Pacific эрүүл мэндийн төвийн тухай юм аа. Хүн бүхэн эрүүл залуу сайхан харагдахыг хүсдэг. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг орчин цагийн өргөн хүрээтэй зах зээлд төөрөлгүй зөв сонголтоо хэрхэн хийх нь чухал. Цаг хугацааны шалгуурыг амжилттай давсан хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг агуулсан үн ханшийн хувьд бололцоотой тийм эрүүл мэндийн үйлчилгээг яаж сонгох вэ? Эрхэм үзэгч танд энэхүү сонголтыг хийхэд тус болох нэгэн шин замыг бид санал болгож байна. My name is Sharon. Намайг Sharon Chia гэдэг. Би Pacific эрүүл мэндийн төвийн менежерийн аль багштаг. Pacific эрүүл мэндийн төв нь нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, шүд эрүүл нүрийн эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эмчилгээний гоо сайхан, өдрийн мэсгэслийн төв, асран суулгах байр, эрүүл мэндийг дэмжих төв зэрэг өргөн хүрээний эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм а. Сингапурын төв хэсэг болох Orchard өргөн чөлөөнд байрлах энэхүү төв маань 2000 онд байгуулагдсан бөгөөд эдүүгээ 10 гаруй жилийн туршид гадна дотны үйлчлүүлэгчид өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал Оросын холбооны улс, Вьетнам, Индонез, Малайз зэрэг орноос олон тооны үйлчлэгчид манайхыг зорин ирдэг. Монгол иргэдэд бид төвийнхээ өвд хаалгыг нээж 100 гаруй эмч совилогч, ажилтан албан хаагч та бүхэнд үйлчлэхэд бэлэн байгаа хэлэхэд таатай байна. Сингапур улс маань цаг агаарын хувьд таатай бүсэд оршдгоос гадна аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн улс илээ. Тухайлбал тохь тухтай зочид буудлын үйлчлэгээ, олон үндэстэн ясны хоол, аюулгүй агаарын бохирдлгүй цэвэр орчин та бүдийг угтах бөгөөд Монголын иргэд манай улсад 14 хоног визгүй зорчих боломжтой зэрэг байдал үйлчлэгийг улам амар болгож байгаа билээ. Энэ төв Монголд албан ёсныхоо төлөөлөгчийн газрыг нээснээр Монголын ард түмэнд ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээрт манай нарийн мэргэжлийн эмч нар маань энэ төвийн нэртэй шилдэг дэлхийдээ сайн эмч нартай хамтарч ажиллах боломж бүрдэж байна. Эхний ээлжинд бид нар анагаах ухааны шинжилгээ ухаанд гарсан хамгийн сүүлийн эмчилгээ онцлогооны олд амжилтын талаар цуврал лекц семинарыг үнэгүй зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонирхсан хүмүүс болон өвчтнүүдэд бид нар бас зөвлөгөө өгөх болон үзлэг хийх ажиллагааг бас зохион байгуулахаар ярилцаж байна. Энэ төвийн үйл ажиллагааны талаар, эмчилгээ онцлогооны талаар хүссэн хүмүүс, өвчтнүүд өргөн мэдээлэл авах боломжтой. Энд бол ямар хамгийн сүүлийн ямар онцлогоо эмчилгээний аргачлал байна, ойролцоогоор ямар хугацаа шаарддаг вэ? Ер нь бол энэ эмчилгээг бүрэн гүйцэд хийхэд ямар үн төлбөртэй болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг биднээс үн төлбөргөө авах боломжтой. Хүмүүсээ явахад бид нэр яг тухайн өвчтнүүдэд зориул нарийн мэргэжлийн эмч нартайгаа цаг аваад өдрөө тохироод хүмүүсээ явуулдаг. Сингапурт очиход манай компанийн албан ёсны төлөөлөгч маань онгоцны буудлаас тусаж аваад зарчил буудалд нь оруулаад яг хүссэн бүх яг хэрэгцээтэй нарийн мэргэжлийнхаа эмч нарт үзлэг эмчилгээнд хамрагдаад бүрэн орчуулганд хамрагдах тийм боломжтой байгаа. Ийм үйлчлэгийг бас бид нар үнэгүй санал болгож байгаа. Сингапурын Pacific Healthcare эрүүл мэндийн төвийн албан ёсны төлөөлөгч буюу Star Farm компани хүүхдийн пионерийн ордны урд талын Дүнжин гарвын оффист байрладаг. Сингапурын эрүүл мэндийг хамгаалах систем нь Азиадаа тэргүүлдэг бөгөөд дэлхийн шилдэг тавд багтдаг юм. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд хатуу нарийн хууль хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчдийн эрхийг хуулиар хамгаалсан байдаг юм. Сингапурын эмч нар Европ, Америк, Японд суралцж тусгай хөтөлбөрт хамрагдсанаар барууны орны дэвшилтэд технологи, дорны анагаах ухааны ололт амжилт, өв уламжлалтай хослуулан хэрэгжүүлдэг нь энтхийн нэгэн онцлог болдог.
Мөн Европын орнуудын эмчилгээний төлбөрөөс харьцангуй хямд зардлаар дээд зэргийн үйлчилгээ анхаарал халамжийг хүртэх боломжтой нь дэлхийн өнцөг бүрээс ирэх үйлчлүүлэгчдийн тоог жилээс жилд нэмэх нэгэн хүчин зүйл болдгоо. Жил бүр Сингапурыг зорих жуулчдын тоо 7 сая холдовж тэдгээрийн 1 сая нь эмнэлгийн үйлчилгээ авах гэж ирдэг болжээ. Жулианда Ли эмэгтэйчүүдийн эмч бөгөөд сүүлийн 8 жил насжилтын менежментийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэрээр Америкийн нэгдсэн улсын эмнэлгийн байгууллагуудын холбооноос тусгай зөвшөөрөлтэй Лас Вегас хотын анагаах ухааны их сургуулийн насжилтын менежментийн хөтөлбөрийг дүүргэсэн. Миний үндсэн мэргэжил бол эмэгтэйчүүдийн эмч. Гэхдээ сүүлийн 8 жилийн туршид би насжилтын менежментээр дагнан ажиллаж байгаа лээ. Насжилтын менежмент гэдэг нь биеийн болон оюуны үйл ажиллагааг идэвхжүүлэх, өвчлөх хэрэгслийг бууруулах, одоогийн эрүүл мэндийн байдал тохирсон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэлдэг юм. Энэхүү цогц арга хэмжээг тухайн хүнд үзүүлэх шаардлагатай эсхийг хэрхэн мэдэх вэ гэж хүмүүс байнга асуудаг юм. Өөрөөр хэлбэл би ийм хэмжээний эмчилгээ сувилгааг авах арай эрт байна уу? Эсвэл хэдийнэ хөгшөрсөн байна уу гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэсэн үг. Үүн дээр би товчхон хариулъя. Хэрвээ та зөвхөн урт удаан төдийгүй сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа бол насжилтын менежментийн эмчилгээ бол таних. Хэрвээ таны гэр бүл удамд чинь архаг өвчлөл болох хор тавдар чихрийн шижингээр өвдөж байсан хүн байсан бол насжилтын менежментийн эмчилгээ бол таних. Мөн та ямар нэгэн учир шалтгаангүйгээр хурдан ядрах, жин огцом нэмэх болон хасах, таны бэлгийн амьдралд элдв хүндрэл бэрхшээл, өөрчлөлтүүд гарч байгаа бол энэ эмчилгээ мөн л таних. Pacific эрүүл мэндийн төвд өвчтөнд үзлэг хийхдээ насжилтын тодорхой шинж тэмдгүүд болон дааврын хэмжээг үзэхээс гадна зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хор тавдрын эрсдэл байгаа эсхийг тодорхойлно. Дараа нь үзлэг шинжилгээний үр дүн үндэслэн тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргана. Үүнд зөв зохистой хоолны дэглэм, дасгалын хөтөлбөр, стресс менежмент болон бусад эмчилгээнүүд орно. Аз хүмүүсийн биеийн болон генийн онцлогоос шалтгаалan хөгшрөлт харьцангуй орой явагддаг хэдий ч цаг агаарын тааламжгүй орчин, агаарын бохирдол, төрөл бүрийн стресс бухимдал, буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг зэрэг нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хор тавдар үүсэх гол шалтгаан болоод байна. Pacific эрүүл мэндийн төвийн хамгийн гол онцлогийг үзэгч танд энэ дашрамт хэлье. Тус төвд хүрэлцэн ирснээр үйлчлүүлэгчид нэг дороо бүх төрлийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл насжилтын менежментийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ороод шинжилгээний хариу гарах хоорондоо тус төвд байрлах өөр ямар нэг нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдах боломжтой. Энэ нь хэлийн чандаас ирж үйлчлүүлдэг хүмүүст маш чухал байдаг. Цаг зав алдалгүй нэг дороос бүх үйлчлэгийг хүртэнэ гэдэг нь ховорхон боломж бөгөөд үйлчлүүлэгчдийн тав тухтай нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлж чаддаг газар бол яа харахгүй Pacific эрүүл мэндийн төв юм а. Одоо та бүхнийг энэ төвийг анхлан санаачилж үүсгэн байгуулсан доктор Уильям Чонтой уулзуулъя. 1985 онд Сингапурын үндэсний их сургуулийг эрүүн нүрийн мэс засалж шүдний хэмжээр төгссөн. 1998 оноос доктор Чон Австралийн их хааны мэс засалчдын коллегид нэр хүндтэй албан тушаал хашиж эхлээд дараа жил нь Сингапурын их сургуульд магистрийн цолоо хамгаалсан юм. Эрүүн нүрийн мэс засал тэр дундаа шүдний хиймэл суулгацыг хэрхэн хийхийг тэрээр 1980 оноос эхлэн сонирхож хамгийн анхны суулгацыг өөрийн ээжтэй хийснээр эхэлсэн түүхтэй. Олон жилийн туршид хийсэн судалгаа нөр их хөдөлмөрийн үндсэн дээр доктор Чон 1999 онд ганцхан өдрийн дотор хийх боломжтой шүдний хиймэл суулгацыг суулгах ажиллбарыг хийсэн юм. Манай эрүүн нүрийн мэс засалчид танд хүссэн инээмсэглийг тань авчирч чадах шүдний ердийн болон гоо сайхны суулгацуудыг санал болгож байна. Орчин цагтаа хөл нийлүүлэн алхаж байгаа хүнд эрүүл сайхан шүдтэй байна гэдэг нь түүний амжилтыг тодорхойлох том хүчин зүйл болдог. Тэгш сайхан шүд нь хүнийг гоо үзэмжтэй харагдуулаад зогсохгүй, ярианы дуудлагыг тодд цэвэр болгон этгэл үнэмшлийг бий болгодог. Мэдээж хэрэг хүн бүртээ байглаас тэгш сайхан шүдийг тэр бүр заяадгүй шүү дээ. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг дагаад эрүүн нүрийн мэс засал, шүд, эрүүн нүур судлалд хамгийн шилдэг техник тоног төхөөрөмжийг хэрэгэлдэг болсон. Гагцхүү хаанхын ямар эмнэлгийг сонгох вэ гэдэг нь гол асуудал болдог. Үнэхээр энэ сонголтод маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Манай төв нь үндсэн 2 чиглэлийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ нь амны хөндийн ерөнхий эмчилгээ, амны хөндийн мэс засал, шүдний суулгац хийх. Нөгөөх нь амны хөндийн гоо сайхны ажилбарууд юм. Манай төвийн мэс засалчид нэг өдрийн дотор титанан шүд суулгах боломжтой бөгөөд хамгийн сүүлийн үеийн Ceres компьютерийн системийг ашиглан шүдний бүрээсийг хийдэг юм а. Үйлчлүүлэгчтэй хэдхэн цагийн дотор хүссэн шаазан болон кроун мөн пломбон бүрээсийг гаргаж өгөх боломжтой. Өнөөдөр мэрэгжлийн эмч нараас гадна олон жилийн туршлагатай шүдний техникч нар манай төвд ажилладаг болохоор хэн бүхэн богино хугацаанд хүссэн үйлчлэгээ авах боломжтой. Мэдээжийн хэрэг энэ нь гадаадын үйлчлүүлэгчдэд нэн тохирдог юм. Жишээ нь өглөө нь Сингапурт ирээд шаардлагатай эмчилгээ үйлчлэгээг манай төвд аваад оройн буцах тохиолдол их байдаг. Мөн хүүхдийн шүдний эмчилгээ, буйлны эмчилгээ, буйл болон шүдний хэлбэрийг нөхөн сэргээх, хиймэл шүд болон гүүр хийх, шүд цайруулах зэрэг эмчилгээ үйлчилгээг бид үзүүлдэг юм. Доктор Лове Сен 1999 онд Сингапурын үндэсний их сургуулийг их барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлэр төгсөөд Лондоны Хатан хааны нэрмжит ангаах ухааны коллежид аспирантурыг дүүргэсэн. Улмаар Францын Лион хот дахь өргүүдлийн эмчилгээний төвд Дэлхийд өргүүдлийн эмчилгээний загалмайлсан эцэг гэгдэх нэрт мэс засалч Антуан Ватерлогийн удирдлаганд ор мэргэжил дээшлүүлсэн. Үндсэн ажлын хажуугаар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгалийн гамшигт өртсөн бүс нутагт удаадаа ажиллаж, Сингапурын эрүүл мэндийн яамны талархал шагналыг хүртэж байсан эмч юм а. Манай төв нь эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог эмгэг өвчний эрт илрүүлэлт болон хагалгаануудыг амжилттай гүйцэтгэж байна. Тухайлбал дурангийн хагалгааны талаар үзэгчдэд тайлбарлая. Мэс заслын зүслэг хийх талбайг дээд зэргийн бага байлгахаар арга техникүүдийг эзэмшсэн өндөр түвшний мэргэжилтнүүд ганц портер болон компьютероор засал хийх зэрэгт мэргэжсэн юм. Үүнд өндгөвчний уйланхай, эндометриоз буюу савны салстын өрөвсөл, миом, савны гадуурх жирэмсэлт болон савны хор тавдрын эрт үеийн хагалгааг дурдж болно. Лапароскоп хагалгааны давуу талууд гэвэл хагалгааны дараах өвдөлт багтай, эдгэрэлтийн хугацаа богино, гадна дотор сорив бага, хагалгааны дараах хүндрэл багтай зэргийг хэлье. Чен Шин эмч нь 1998 онд Австрали улсын шинэ өмнөд Уэльсийн их сургуулийг төгссөний дараа 2006 онд Сингапурт судасны ба судсан дотор хийх мэс засалчаар сургалтад үргэсэн юм. 2007 онд Австралийн Сидней хот дахь Уэльсийн хан хүүгийн нэрмжит Глинкийн төв эмнэлэгт эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтнээр мэргэжил дээшлүүлсэн. Pacific эрүүл мэндийн төвд ерөнхий мэс засал, судасны болон судсан дотор хийх мэс заслаар дагнан ажилладаг. Pacific эрүүл мэндийн төв нь зүрх судасны эмгээг оншилж, эмчлэх, иж бүрэн үйлчилгээг санал болгож байна. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи багж хэрэгсэл ашиглан оншлох, эмчлэх, тогтворжуулах үйлчилгээ үзүүлдэг. Санал болгох үйлчилгээнд урдчлан сэргийлэх зүрх судасны багц үзлэг, тэтэм судасны кальцийг тодорхойлох, ачаалттай сорил хийх, тэтэм судасны антиграф, зүрхний хэм алдагдалтад электрофизиологийн шинжилгээ хийх, гуурс тавих, зүрхэнд вентикуляр пейсмейкер суулгах, автомат дефибриллятор суулгах, 12 лид зүрхний цахилгаан бичлэг, тэтэм судасны нарийсалтыг тэлэх, стент тавих зэрэг олон төрлийн үйлчилгээ оншилгоо, мэс ажилбаруудыг дурдж болно. Жишээ нь тархины цусан хангамжийг тодорхойлох онцлогоогоор тухайн үйлчлүүлэгчийн цусан хангамжийн ерөнхий байдал, венийн болон артерийн судасны нарийсэл зэргийг тодорхойлж болно. Эрт онцлогоогоор хүний биед гарч болзошгүй өвчин эмгэгийг эртэлрүүлж боломжтой нөхцөлд эрт үеийн хагалгааг гүйцэтгэх боломжтой юм. Манай эмнэлэг нь венийн болон артерийн судасны эмгэгүүдийн үед онцлогоо иж бүрэн үйлчлэгийг үзүүлдэг юм. Тухайлбал гол судасны эмгэгийн үед судасанд хийхэд дотуур хагалгаа, гол судасны нарийслыг нээлттэй хагалгаагаар тэлэх, артерийн судас нөхөх,
тэлэх, хөлний артерийн бөглөрөлтийн үед судас тойруулж залгах мэс засал, хавдрын мэс заслуудыг амжилттай гүйцэтгэж байна. Мөн техник технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр гүнийн венийн судасны бүлэнгийн оншилгоо, эмчилгээ, лазераар болон тариагаар венийн судасны өөрчлөлтийг эмчлэх судасны хавдрын оншилгоо эмчилгээг хийж байна. Нэг дороос олон тооны чанартай үйлчлэгийг хүртэх боломжтой Facebook эрүүл мэндийн төвийн тухай бидний эхний нэвтрүүлэг үүгээр төгсөж байна. Гэхдээ нэвтрүүлгээ жаргахаас өмнө энэхүү төвийг анхлан үүсгэн байгуулсан эмчийн ярианд та бүгдийн анхаарлыг хандуулахар шийдлээ. Аливаа зүйлийн эхлэлийг амжилттай тавина гэдэг нь тухайн үйл ажиллагааны амжилтыг тодорхойлогч хүчин зүйл болдог. Facebook эрүүл мэндийн төвийг байгуулах санаа анх хэрхэн төрсөн? Энэхүү үйл ажиллагаанд хэн нэгдсэн тухай тус төвийн дарга доктор Вильям Чоны яриаг хүргэж байна. Тэртээ 2000 онд би болон манай найз гоо сайхны мэс засалч Мартин Хванг уулзаад нэгэн төслийг хамтдаа хэрэгжүүлвэл ямар вэ гэж ярилцсан юм. Тэр үед бид хоёр аль нь өөр өөрийн салбартаа туршлагатай, нэр хүндтэй болсон байсан. Хүн маш өөрхөн царайтай байгаад муухай шүдтэй байвал ямар харагдах вэ? Мөн эсрэгээр сайхан инээмсэгэл, сайхан шүд байгаад өвчин эмгэгтэй нүүрний арьс муухай царайтай байвал мөн яаж харагдах вэ? Ингээд оюутан цагийнхаа хідэн найз эмч нартай нэг дороос бүх талын эрүүл мэндийн үйлчлэгийг авах боломжтой цогц шийдэлтэй төвийг байгуулах саналыг тавьснаар бидний хамтын ажил эхэлсэн юм. Жишээ нь нөхөн үржихгүй, өргүүдлийн эмчилгээ, хиймлэр үр суулгах эмчилгээг эрхэлдэг доктор Эн Там бид хоёр бие биенээ 18 настайгаасаа мэднэ. Олон жилийн туршид бие биенээ сайн мэддэг, хамтдаа суралцаж өөр өөрийн салбартаа амжилтыг гаргасан мэрэгжилтнүүдийг Facebook эрүүл мэндийн төв хэмээх нэгэн дээвэр дор цуглуулж ажиллаж байгаа нь манай төвийн онцлог бөгөөд гайхамшигтай тал юм. Сингапур улсын эрүүл мэндийн систем нь Азида тэргүүлэх зэрэгт тооцогддог бөгөөд дэлхийд эхний тавд багтдаг. Жил бүр тус улс нь тэрбум долларыг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа эмчилгээний техник технологийн шинжилэлд хөрөнгө оруулдаг. Үүний тулд 2000 оноос Сингапурын био онгах ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийн хүрээнд биотехнологи, фармакологийн чиглэлийн эрдэм шинжилгээний 9 хүрээлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээрт Европ, Япон, Америк, Оросын холбооны улсын 4000 гаруй эрдэмтэд ажиллаж байна. Энэ нэвтрүүлгээрийн эрхэм үзэгч та бүхэндээ Сингапурын Азия зочд буудлыг танилцуулж байна. Хотын төв хэсэгт орчод өргөн чөлөөнөөс холгүй байрлах тус зочд буудал нь хэн бүхний өмнө хаалга үдэнэн ажиллаж байна. Нийт 428 өрөөтэй тус буудал нь үйлчлүүлэгчдийн тог тухтай байдлыг эрхэмлэн дорн дахины интерьер дизайныг техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилттай хослуулсан гайхамшигтай шийдэл болсон юм. Японы нэрт дизайнер Такаши Сугимото тус зочд буудлын дотор засалд байгалийн материал болох мод, чулуу, ургамлыг түлхүү хэрэглэсэн орчин үеийн өндөр рейтемтэй метрополитен хотын нэжгэлсэн дуу чимээнээс алжаал тайлах баян бүрд давайтсан мэт санагдуулах юм. Азийн зочд буудал нь Новина эрүүл мэндийн төв, үндэсний арьс судлалын төв, тантоксын эмнэлэгтэй ойр байрладаг нь тус буудалд нэгэн шинэ үйлчлэгийг нэвтрүүлэхэд түлхэц болсон юм а. Азийн зочд буудал нь хэвтрийн болон сахиуртай өвчтнүүдэд үйлчлэх ээж бүрэн тоноглогдсон 12 өрөөтэй юм. Тус өрөөнүүдийн зохион байгуулалт тогтчлтыг мэрэгжлийн эмч мэрэгжилтнүүдийн удирдлаганд ор хийсэн болохоор хэвтрийн дэглэмтэй эсвэл хүн тагалгаанд орсон үйлчлүүлэгчдэд хамгийн тохиромжтой юм а.